Моэко компани Tips Mining компанитай одоо хамтран ажиллах гэрээг Ховд аймаг хизээ үзүүлэх болоо гэсэн юм хүлээлт бас байгаад байгаа. Тэгэхээр энэ ажил одоо юу болж байна? Үдэд уул нь бол гэрээ хийгдсэн байх ёстой шүү дээ, тийм ээ. За гэрээ 2021 онд хийгдээ 4 жилийн хугацаатай хийгдээ энэ жил бол дуусаад гэрээний хугацаа бол үргэлжлээд явах ёстой. За гэрээний ажлын хэсэг бол өнгөрсөн 1 сард байгуулагдаад энэс хойш нэг 2-3 удаа хуралдсан. За хамгийн сүүлд эцсийн байдлаар бол цахим байдлаар за одоогоос 20 хоногийн өмнө хамгийн эцсийн манай талаас өгсөн саналуудаа бол Моэко компани захирал оюун чимэг бод бол өгсөн. За бидний бол гол барьж байгаа зүйл бол за өмнө нь бол нийтлэг байсан орон нутгаас тээвэрчтэй авах, за ажилтныхаа далаас доош хувийг орон нутгаас авах, бараа бүтээгдэхүүн авах гэдэг энэ асуудлыг бол ер нь үргэлжлээ явж байгаа. За тодорхой иргэдээс байд юм уу бас орон нутгаас бараа бүтээгдэхүүн аавна гэчихэд авахгүй байж гэдэг юм уу ийм асуудлууд гарч ирдэг. Тэр асуудлыг бас нэлээд хөндөд шалтгаан учир нь юу байсан гэдэг асуудлаар бол ярилцаад ингэ бас. За бидний одоо хамгийн чухал зүйл бол ерөөсөө хоёр төсөв дээр л ерөөс тохирохгүй. Орон нутаг өмнө бол 1 сая тонн хүртэл нүүрснээс тонн тутмаас нь $1 ингээд аваа явж байсан. За бидний санал бол одоо ингээд цаашаа 1 саяас 3 сая тонн хүртэл бол $1, 1.3 саяас 4 сая тонны хооронд бол $1.2. За 4-өөс 4.5-ийн хооронд, 3-өөс 4.5-ийн хооронд $1.5 гэдэг 5 саяас дээш тонн нүүрс гаргуул $2 тонн тутмаас авна гэдэг ийм саналаа хөрвүүлсэн. За дараагийн асуудал бол энэ Tips Mining гэх компани байна. Tips Mining компани үйл ажиллагаагаа эхлүүлээд бас 3 жил болж байна. Гэхдээ өнгөрсөн жил бол за 800 мянган тонн нүүрс бол экспортлсон гэдэг ийм дүн яриа байдаг. Гэхдээ бол бас нөгөө үйл ажиллагаа нь ингэж тогтворжаагүй, бариагүй гэдэг байдлаар бол бас ялгаа байхгүй бид нар Моэко шиг бас ингээд тоон тутмаас нь тодорхой ингээд $1 ч байд юм уу те. Ингээд тодорхой энэ асуудлуудаа бид нар бас аль альтан тавиа явж байна. Энэ хоёр компанитай. За эдний зүгээс дараагийн асуудал тавиад байгаа асуудал бол нүүрсний ханш бол маш их унсаа. За одоо өнгөрсөн өдийд бол 1 тонн нүүрс бол нэг $120 орчим долларт байсан. Одоо бол $60-аас доош орчлоо гэдэг юм асуудал ярьж байгаа. Ер нь бол нэг 50 орчим хувиар бол баг буурчлаа. Тэгээд ер нь цаашдаа энэ тээврийн компаниг явуулах уугүй юу гэдэг асуудал ярьж. Зүүн гүшүүд буюу Tips Mining компани бол үйл ажиллагааг зогсооцсон. Нүүрсний ханшуулсантай холбоотойгоор задлан худалдаа авагч нар нь тодорхой авах боломжгүй. Хоёрдугаар эдгээр хямд зархаар өөрсдөө өртгөө нөгч чадахгүй нэг. За Моэко компани бол одоо ямар ч үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ бол эрчим хүчний нүүрс одоогор бол зөөж явах шиг байна. Тэгээ бидний зүгээс тавьж байгаа зүйл за 1000 гаруй Моэко компанид 1000 гаруй ажилчид байна. Тэрийг дагсан одоо ингээд маш олон хүмүүсийн ажил амьдрал байна. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа зогсоож болохгүй шүү л гэдэг юм тавьж байгаа. Хэрвээ энэ зогсох юм бол Ховд аймагт орж ирж байгаа зөвхөн Моэко компаниас чинь сард тээврийн хөлсөгч нь за бараг 30 тэрбум төгрөг Ховд аймгийн эдийн засгт орж шүү дээ. Тэр нь бол тээврийн хөлс дотор шатхууны хөлс тийм үү. Ингээд ажилтны цалин инээтрээ гэдэг нь орохоор. Тэгэхээр тэр том мөнгө ингээд бид нар бас ингээд зогсоох юм бол энэний хэмжээгээр иргэдэд орж байгаа орлого за энийг дагсан бас эдийн засгийн хүндрэлүүд үүсгэж байгаа учраас тээврийн амарс ихний ээлжин зогсоохгүй байж байгаараа. За гэрээн дээрээ бол эдний зүгээс бол тодорхой саяны бидний хэлдэг саналуудыг бол нүүрсний ханшуулс учраас энийг буулгамаар байна л гэдэг санал тавьж байгаа. Бид бол одоо боломжгүй. Өмнө нь ингээд яваад ирсэн. Хоёрдугаар бас бидний ингээд өсөн хэрэгжиж байгаа энэ зах зээлийн төлөлт бид бүхэн ч бас том үйл ажиллагааны хөтөлбөрөөр боловсруулсан. Энэ хүрээнд хийхээр зорьсон томоохон бүтээн байгуулалтууд байна. Тэгэхээр энэ хөшөө төвжил сангаас орж ирж байгаа төсөв бол бидний төлөвлөж байгаа ажил бол маш том нэмэртэй байна. Тийм болохоор бид нар одоо $1-оос ямарсан буулгахгүй гэдэг л саналаа тавьчаад ингээ хоёр талд ингээ ийм хүлээлттэй л байж байгаа. Энэ өмнө нь бол хөшөөтөөс орж ирж байгаа орон нутгад төвлөрж байгаа мөнгө хэдэн төгрөг жилд ордог байсан. Одоо ингээд нөгөө тонн тутам гээд 5 тонноос дээш гэхэлэр 1.2 3 гэж өсөж штэ долларын хэмжээ. Инхлээр та бүхний одоо төсөөлж байгаагаар хичнээн төгрөг орон нутгад төвлөрөх боломж бүрдээд байгаа юм. Өнгөрсөн жил эднийх чинь 3.5 орчим сая тонн ер нь нүүрс гаргасан баха. За тэгээ энэ дэр чи ингээд төсвийг ингээд орон нутгад хуваагаад ингээд янз бүрийн байдлаар хуваагаад одоо
бүсийн хамаарал бүхий сум гэдэг дарив цэцэг 2 сум бол төсөвд орж ирж байгаа $1 тутмаас 15% нь 2 сум ингээд 15 30% нь авчдаг. 70% нь аймаг руу орж ирдэг. Тэгээ өнгөрсөн жил бол 9.7 тэрбум төгрөг Ховд аймагт орж ирсэн. За өмнө нь бол ингээд 8 тэрбум 7.1 хийдгээд ингээд ер нь бол яг экспортын хэмжээ нэмэгдэхийн хэрээр ингээд яг тэр тоог хэмжээ бол өсөөгүй. Гэхдээ өмнө нь бол 0.8 цент 0.7 цент гэдэг ингээд авч хагаад өнгөрсөн сүүлийн 2 жил бол $1 болоод ингээд төсөв нэр нь бол жоохон агсан байдлаар ингээд явж байгаа. Бидний төсөөлж байгаагаар одоо цаашид одоо ер нь хааштай ингээд байгалийн баялаг ингээд нүүрс гэдэг зүйл ер нь цааштай хүмүүс ингээд байгаль орчинд хор хөнөөлтөө тий экологийн бус, эко бус гэдэг байдлаар нүүрснээс тасгалдах асуудал бол Хятад улсаар Хятад улсын засгийн газраас 2030 оноос хойш дулааны нүүрсний станц бол барихгүй гэдэг асуудал шинээр нэмж барихгүй гэдэг юм зарлалчлаа шүү. Тэгэхээр нүүрсний хэрэгцээ зөвхөн Хятад улсад л шүү бид нар хамгийн бага. Энэ хүртэл бид нар бас байгаа баялгаа үнцээ зэнтэй байгаад байгаа зөв тийм ээ байгаль орчинд ээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар ингээд асуудлаа шийдээд авах нь зөв юм байна л гэдэг асуудал яригдчихэж байгаа. Энэ хүрээндээ одоо Булган сумын гайлаар нүүрс гаргаж байгаа гарцыг 126 127 дугаар тэмдэгт гэдгээр ингээд дахиад цэг аваад тусгаалan нүүрс тээврийн машин зөвхөн ингэж экспортлдог тусгай хүн тээвэр бараа тээврээс тусдаа ингээд зөвхөн болон голын цаадлаар чигээрээ гардаг ийм асуудлыг Хятадын засгийн газартаа Шинжээ агуурын өртөө сорны удирдлагуудтай яриа хэлцээд ороод ирсэн. Ингээд эхний байдлаар Монгол талд нь зураг төслөө ер нь бол хийх төвшөнд очсон. Хоёр дахь асуудал нь Хятад талаас ганцхан цэг авах асуудал байна. Яг хэдэн координатор танах яг ингэж зам чинь нийлэх ёстой тий. Энэ эднэр чинь ингэх ёстой гэдэг Хятад талаас хоёр талаас ингээд Хятад Монголын хөлийн хамтарсан комисс гэж би сая тэр комиссийн хуралдаа авч суучаад ирлээ. За тодорхой энэ орнууд Сүхбаатар аймагуудаар бас л дахиж ингэж нэмэлтээр ингэж бас хөлийн гарцууд нэмэх гэж байгаа юм. Тэгээ процесс нь ямар явагдав их л олон их наривчлалтай юм байт юм байна. Тэр нь бол нэлээд бас тийм амар шууд очиод энэгээр хил байргууч игээд шууд зам тавьчихдаг асуудал биш л юм байна гэж ойлголоо. Тэгээ тодорхойлснороо бид нар ер нь бол цаашид жилд 10 сая тонн нүүрсийг экспортлоё гэж. Зөвхөн тэр замаар явна. Тэгээ дараагийн нэг төсөл нь бол ер нь бол цаашид ойрын хугацаанд ярьж байгаа зүйл зөвхөн одоо МОК-г явж байгаа зам бол ингээд нэг урсгалтай 2 зам байна шүү. Тэр 2 урсгалтай замыг нэг урсгал 2 урсгалтай нэг урсгал болгох чинь. Дахиад наагур нь одоо дайм панаар давуулаад доош уруудуулаад цэцэг алтаа нэг цуслан байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд тусдаа нэг урсгал зам нэг нь явдаг нэг нь яадаг гэдэг 2 урсгалтай ингэж хийя гэдэг юм төсөл одоо яригдээ явж байна. Тий, замын ачааллыг бас жоохон багасгая гэдэг. Хийгдвэл хэдийн хэрэг хугацаанд үргэлжлэх тусах. За мэдээж энэ том зам баригдана. Бид нар хөрөнгө оруулалтыг яаж шийдэх үгээд мэдээж яригдж эхлэв шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ хөрөнгө оруулсан компаниуд мэдээж өөрсдөө бас энэ асуудлыг ярих бах, энэ компани нартай ярих бах. Тэгжээж шийдэгдэх бах. Мо-эко компани зүгээс нэг 20 хэдэн километр замыг тавих гэж хэдэн жил болж байна те. Тэгж яхад энэ хоёр урсгалтай замын асуудлыг ярина гэдэг чинь одоо бол нэг ихтгэл төрөхгүй л юм л та. Яг зөв энэ бол юу? Миний бол төсөөлж байгаагаар хэрвээ яг 126 127 дугаар гарцсаар зөвхөн нэг нүүрс экспортлох гайлын гарц нээгдчих юм бол эдний тээвэрлж ихсэж байгаа байхгүй юу? Тий. Одоо ч өнөөдөр 150 гээл одоо гайлын хөлийн цэргийг хүлээж авах хүчин чадал ерөөсөө тэрвэс задлыг Хятад талдаа ч гэсэн ингээд хэрвээ энэ ингээд гарц нээгдээд ирэх юм бол бид нар бас мэдээж урсгал илүү их нэмэгдэж эхэлнэ. Энэ хэрээрээ замын ачаалал одоо хүнд болох нь шүү дээ. Тэгэхээр мэдээж энийг бас дахиад нэг юм дан урсгалтай юм зам тавь гэдэг ийм асуудал яригдаад эхэлсэн байгаа. За энэ асуудал дээр нь бол бүрд орж гişүн бол нэлээ их анхаараа сая өнгөрсөн засгийн газрын 11 сард 2024 оны 11 сард болсон энэ хурал дээр 127 26 дугаар багны дундуур ер нь бол нэг тийм тусгай хөлийн гарцны гэдэг асуудлыг бол засгийн газрын хуралдаанаар оруулаад батлуулсан. Ийм л асуудал явагдаад байна. Гипс майнингийн одоо бас нийгмийн эргэх хариуцлагыг орон нутагтай хамтарч ажиллах энэ хүрээг нь ер нь аль чиглэл рүү одоо чиглүүлэхийг орон нутгаас бас бодлого төлөвлөгөөндөө тусгаж байгаа вэ? Энэ нь бол нэг уурхаан удирдлагууд бас ирж уулзтаад байгаа гэрээний хүрээндээ. За 2022 оноос эхлээд Тепс майнинг компани бол нүүрс тээврээ эхлээ гаргасан. Өнгөрсөн жил хамгийн оргил нь 800 мянган тонн нүүрс гаргасан. Энэ жил бол 1 сараас хойш үндэснээ зогсчлаа шүү дээ. Огт явсангүй. За бид бол МО-эко компанитай 1.5 тэрбумын хүрээнд бол бүтээн байгуулалтын ажлыг та бүгд
нийгмийн хариуцлагын хүрээнд бол хөрөнгө оруулалт хийгээ гэж. За Монк Тэбис Манагементтай бол засаг даргын төвшөнд ярьсан яриа бол ерөөсөө л нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн хүүхдүүдийн төлөө та нар хөрөнгө оруулалт хий. Танаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт энэ хүүхдийн салбар, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол хүүхдийн юу гэдэг урлаг спорт гэдэг ер нь хүүхд рүү чиглэсэн ямар хүүхд хамгааллын асуудал, энэ лүү чиглэсэн ямар л ажил байна. Энэ лүү та нар хөрөнгө оруулалтаа хийгээрэй гэдэг. Засаг дарга бол тийм том шийдвэр хүүхдийн төлөө зөвлөлийн даргын үед бол эндээс орж ирж мөнгө одоо хэд байх вэ тийм ээ. Одоо мэдээж бас экспортын хэмжээгээ дагаад Монкогийн төвшөнд очих юм бол бас тэр хүм төгрөгч байд юм уу те. Одоо бол хэд гэдгийг мэдэхгүй л экспорт байгаа нүүрснээс хамаарат нэг за 200 300 сая ч гэдэг юм уу те. 400 сая ч байд юм одоо нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой мөнгө гэрээ бид нар хийн штэ гэрээний эзэлнэ. Тэр хүрээний мөнгийг шууд л хүүхд рүү зориулна. Тэндээс нэг ч төгрөг өөр юм зарахгүй гэсэн. Тий. Ер нь бол хүүхдүүд рүү хөрөнгө оруулъя. Хүүхдүүд хөгжих ёстой, эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой л гэдэг шаардлагыг тавьж ийм том шийдвэр гаргасан.